Мундаг олонний танил алдартай мундаг хүмүүс ирсэн байвал би гоё хамт зураг авах болъё гэж бодож байгаа. Зя, вау. Энэ том дэлгэцэн дээр одоо энэ аимшигын киног үзнэ гэхэр чинь шүгэл үлээхээс өөр аргагүй юм байна тий. Пранк биш энэ хүмүүс яг тийх хүмүүс юм байна. Тэ хараад мэдлээ. Манай дүүчин бол миний бүр ингээд бахархал. За, Золбоо ТV-гийн бүх үзэгчдэд өнөөдрийн мэндийг хүргье. Шүн аимшиг амар зүудлэх тиймэрхүү юм байдаг болов? Надад бол байгаагүй. Харин ч бүр маш хөвгөлтэй байдаг юм байлээ. Эхлэмээргүй байна. Энэ хараа бэж харуулъя. Энэ ийм олон машин байгаа болохоор жоохон ичээ санаа зовоод нь яг нэг л ичээ. Яг ихлэх гэсэн чинь тэр машин дотор байгаа хүмүүс хараад байгаа байхгүй. Тэгээс санаа зовоо ичээ. Одоо ичихгүй явъя. За. Нүүр хагар. За хагарчлаа. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Золбоо нь хаана ирсэн байгаа юм бэ гэхээр зайсан дээр ирсэн байна. Яг тийшээ зайсан харагдаж байна. Тэгээ зайсан дээр яах гэж ирсэн бэ гэхээр өнөөдөр булчинтай уба, түшиг убаатай уулзах гээд ирсэн байна. Тэгээд Монголд ирснээс хойш түшигтэй ерөөсөө уулзаагүй. Тэгээ манай түшиг биш үү? Яасан гэж кинонд тоглолцсон байна. Тэгээ өнөөдөр түшигийн тоглосон киноны нээлтийн ажиллагаа болж байгаа. Тэгээд түшиг намайг нээлтийн ажиллагаанд урьсан. Тэгээ Монголд ирээд ерөөсөө уулзаагүй байсан болохоор булчинтай убаатайгаа уулзсангаа түшигийн тоглосон киног үзэнгээ. Тэгээд өнөөдөр түшиг убаатай, булчинтай убаатай нэг өдрийг өнгөрүүлнэ. Түшигийн кино нээлтэнд маш олон Монголын олонний танил хүмүүс ирэх бах. Тэгээ ороод гоё кино үзсний дараа ямархуу кино болсон байна гоё ярилцлага авнаа. Яа, нилээ эвгүй кино байна. Үхлийн тойрог гэдэг нэртэй кинонд түшиг убаа тоглосон юм байна. За тэгээ бүгдээрээ дотгошоо ороод булчинтай убаатайгаа уулзаад тэгээд киноных нь нээлт 6 цагаас эхэлнэ гэсэн. Мундаг олонний танил алдартай мундаг хүмүүс ирсэн байвал би гоё хамт зураг авах болъё гэж бодож байгаа. За тэгээ бүгдээрээ дотгошоо оръё. Өмнөх влогоор та бүхэнд харуулсан шүү дээ. Монголд ер нь үйлчлэгээний байгууллагууд үнэхээр гоё хэлчихжээ. Ямар ч гоё цэвэрхийн, ямар ч гоё тохилогын, тий айгүй гоё байна. Яа амар хэлчих. Аюу очих юм уу? Баярлаа. Кино үзэх гэж байна уу? Би нэжлээ. Тийм үү. Түшиг кино тоглосон гэсэн. Мэдээгүй байгаа юм уу? Мэдсэн юм дээ. Золбоо ТV үздэг үү? Айгу. Айгу мохоо. Айгу гэдэг. За баярлалаа ханд баяртай. Яа. Түшиг убагийн зураг тэнд явчих. Яа, эвгүй зураг гэдэг та. Зя, вау. За, та бүхэн харах юм бол манай булчинтай убаа киноны гол дүр тоглож байгаа гэсэн шүү. Их сургуультай модель болоод 20 наснда ютубер болоод 30 наснда кино жүжигчин болж байгаа юм шүү дээ. Вау. Бай түшгээ гяс эргүүлээ залгаараа манийх нь нэг ч тусах гээд байна. Байна. Байна шүү. Мань яг энэ нээлтийн ажиллагааных нь урд ирсэн байна. За байна одоо энэ зайсны юун дээр төгжээд явж байна. Чи ирэх байгаа юм уу бүр? Жохо эртхэн ирээд энэ юм мандаа бэлдээд ингээ хүн амтнаа сайн байна уу гэдэг ингээ зогсч мохсдгүй юм өвдөнд. Харин тийм ээ, харин. Мань чиний оронд нээлтийн ажиллагаа гэж хийчих юм уу? Тийм шүү. Дурын авах нь миний оронд. За окей. За 50 яваад ирээ. За. Түшиг Монголдо нэг жил болоод яг монголччээ тийм. Аюу тайван болсон шүү дээ. Би чи сая ямар амар сандарч гаргаа зүгээр цагаа буруу тооцоолсон байна гэдэг. Ийм кино нээлтийн ажиллагаанд анх удаа оролцож үзэж байна. Аюу гоё болт юм шүү дээ. Тэгээ үхлийн тойргийн урилга нь хүртэл аюу эвгүй хар өнгөтөө тэгээ ингээ бооцсон. Дөрвөн талаас нь. Тэгээ хараа энэ чинь юм шүглтэй. Тэгээд энэ шүгэл ямар учиртай бол гэсэн чинь киногаа үзэх юм бол тайлагдана гинэ. Дуурч шít. Дуурч. Кино театрт кино үзэж байгаад бүр хит их айгаад нэг зүрх мөрхөн зогсохын төхөн дээр энийг шүглэх юм шүү. Бүр хит их айгаад яг зүрхэн тэгвэл хүмүүс ирж аврах юм шүү. Ямар хэцүү юм бэ? За. Дотроос нь урилга гарч ирж байна. Үхлийн тойрог гээд урилган дээр цоггуайн зураг байна. Тэгээд үхлийн тойрог гэсэн ардаа эрхэм мөндөд золбоотой үхлийн тойрог 2 уран сайхны киноны албан ёсны нээлтэнд өргөдлөө гэсэн мэт дотгошоо орж үзцгээе. Одоо яг
кино театр гэсэн үг шүү дээ. Дотгошоо ороод ирнэ. Заал мал нь ямар хөө байд юм бэ харъя. Вау. Вау. Нара. Кино театр дотор нь ороод ирлээ. Ямар гоё юм бэ. Ваа. Солонгост ч баг ийм кино театрт орж үзээгүй юм шүү дээ. Сүртэй том юм бэ. Энэ том дэлгэцэн дээр одоо энэ аимшигын киног үзнэ гэхэр чинь шүгэл үлээхээс өөр аргагүй юм байна тий. Би бол энэ аимшигын кино үзэж чаддаг байхгүй. Үзэхээр яаж үздэг вэ гэхээр ингэж үздэг. Асуу доош харж марж байгаад нүднийхээ болонгоор үз. Тэгэхээр би аимшигын кино үздэггүй л дээ. Миний нэг айдаг хоёр л юм байдаг. Юу вэ гэхээр нэг нь сүнс, нөгөөх нь жом. Ийм хоёр юм бас л айдаг. Буснаас нь бол айхгүй. За кино театрын үед бол нэр үнэхээр ярих юм алгаа. Та бүхэн харж байгаа бүр ямар гоё том юм бэ. Айгуу гоё тухтаан байна. Өнөөдөр Монголд анх удаа ирээд гоё кино нээлтэнд оролцож үзэж байна. Анхныхаа тоглосон кинонд урьсан Булчинтай Уба Түшиг Убадаа баярлалаа. За маа Түшиг ирдсэн байна. Тэгээд нэлээд түгжирж байгаа тэрлээ гинэ. Тэгээд одоо Түшигтэй уулзаагүй байж байгаа. Яг уулзах чинь тэгээд хүмүүс зөндөө ирдсэн байгаа болохоор жоохон завгүй ах шиг байна. Завтаа болохоор н очиж байгаа одоо минь тусаа мэдлцээ да. Ер нь Бис зураг авахмаар л. За. Хайсаж яа. Чи яг л Солонгос цагаар л ирсэн. Би өөр Монгол цагаар гэсэн. Би Монгол цагаар гэсэн юм уу? За. За ажиллаа. Ямар хэм амжуулсан юм бэ? Би Түшгийг кино тоглосон гэж мэдээгүй Монголд ирээл мэдлээ. Би кино тоглосон ер нь нээлтэндээ өнөөдөр гэр би мэдээгүй өсөөс мэдээгүй. Тийм үү? Чам хэлээгүй л үү? Гэхдээ яг нэг сүүлийн үед нэг хальт нэг нэг оруулаад тэгээ би чаа тоглоод байгаа юм болоо гэж бодсон байхгүй юу? За үгүй. За тэрний талаар нэг гоё дэлгэрэнгүй танилцуулж байгаа. Пранк шүү энэ хүмүүс яг тийм хүмүүс тийм байна. Тэгээ хараад мэдлээ. Ерөнхийдөө Үхлийн тойрог гэдэг хүмүүс бол нэгдүгээр ангид мэдэх байх. Монголын хамгийн их одоо суудал борлогдсон кино. Тэрний 2 дугаар ангид гарсан. 2 дугаар анги дээр надад санал ирсэн. Тэгээ зохиолыг уншаад аюу гоё таалагдаад шууд ингээд нүдэнд харагдаад тэгээл за гоё тоглоё гээл. Тэгээ ерөөсгөл аюу өндөр байсан. Миний анхны кино. Тэгээ би Түшигээс асуусан байхгүй юу? Чи тэг гол дүр юм уу гэсэн чинь? Бараг гол дүр гэсэн. Бараг гол дүр. Яг бараг гол дүр гэж байгаа гэхээр ер нь бол яг манай талынх биш. Одоо яг ингээд сүнсний одоо дүр гэх юм уу? Яг сүнсний дүр гэхлээрээ бас биш. Яг тийм нэг нэлээд ээдрээтэй. Ер нь яг тайлбарлахад аюу тийм ээдрээтэй дүр байгаа. Тэгээ ямарс үзэгчд өөртөө бас ирээд яг үзээрэй гэж бол хэлмээр байна. Тэгээд нэг их спойлер бар. Яг спойлерчих гээд байна аюу. Өөртөө ирээ үзэх те. Тэгээ өөртөө яг ирээд үзээрэй гэж хэлмээр байна. За чи гайгүй чамаар чи гоё шүү дээ бүр сансан байж шээ. Сансан байж ингээ хастаа ингээ. Тэгээд хоёулаа уулзаагүй хэр удацсан юм бэ те? Бараг 6 7 суралцсан уу? Тийм. Гяс юм аа гэхдээ. Тийм. Гяс өнгөрч. Чи ч очоод бараг буужинсаар агаал 6. Тийм. Буужинсаар агаал 6 7 сар боллоо. Тэгээ хүрсэн юм шиг амарсан юм шиг. Оо тийм байна уу? Баярлалаа. Амраад нэг жоохон гялтаац юм шиг санагддаг ингээ яриа нэг. Баярлалаа. Тийм. Чи бол бүр гоё өнгөрч. За баярлалаа гэж. Кино мэн тоглоод вау. Харин кино тоглоо. Мундаг байна маа. Гоё. Гоё. Зөндөө амжуулаад. Зөндөө амжуулсан. Нэрээ манай Түшиг маань болсон. Баяр үргээ. Юу вэ? Намайг явсны дараа мэдээгүй тийм штэ. За баярлалаа. Тий одоо хүү маань 5 сартай. Одоо яг нөгөө өнгөрдөг насн дээр байгаа. Тий аюу хөөрхий игдүүд хүүхд юу н хөөрхий юм аа. Хүүхд бол стол хайр гэдэг чинь л яг тэр л байна ер нь бол. За Түшиг завгүй байгаах одоо кино нээлтэндээ орно. Булчинтай Уба ажлаа амжуул. Мань энэ хавар байж. Би жоохон дуршлахгүй даа ингээд дарахуудаа орж байгаа. За одоо яадаг вэ? Одоо би чинь хайчихгүй даа ингээд жоохон ингээд юу вэ? Чамаа харж амар гоё болчихлоо ингээд нэг ингээд шууд би суулраад за. За тийч хоёлаа нэг влогуудаа үргэлжлүүлээ хийн заяа. Тэгээ харин влогуудаа хий үзэгчнэрээ харж байгаа. Тэр бас амлсан дутуу юмнууд бас байгаа те. Ер нь 100 ер нь байна шүү дээ. Байна энэ 100 байна. За nice. Тэгвэл хоёлаа ер нь 100 ер нь нилээл ер нь бол найзлах юм байна да. Дахиад. За хоёлаа яриад ивэл дуусах юм шиг тэгээс яваарай шүү дээ. Завгүй Уба гэс явуулъя. За ер нь энэ өөр жоохон баяртай. Мань энэ хавар л байж. За Булчинтай Уба Түшиг Убагийн Булчинтай гэх юм уу? Булчинтай удамтай хүмүүс юм байна шүү дээ. Тэ. Сайнаатай уулзаад байна. Тэгээд дүүгийнхаа анхны кино нээлтэн дээр ирсэн байна. Тэс тэгдлээ манай Золбоо ТV үзэгчтэй хуваалцахгүй юу?
За тэгэхээр Золбоо ТV-гийн үнэн ч үзэгч байгаа манай гэр бүлийнхэн тэгээд дүүгийнхаа анхны кинонд тоглож байгаа гэдэг мэдээг сонсоод айгүй их баярлсан. Яагаад бол бид нар чи ер нь багасаа л ингээ янз бүрийн юм хийж турших дуртай яг тийм хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд байсан. Тэгээд мэдээж бас энэ киноныхоо гол дүрд ороод явж байгааг нь мэдээг нь дуулаад тэгээд бүр нээлттэй тэсэн ядан хүлээж агаад өнөөдөр ирсэн байна. Манай дүү чинь бол миний бүр ингээд бахархал. Тийм ингээд яг ингээд ихч хүн бүрийн хүсдэг дүү бол анагийн дүү шүү, хайртай шүү. Яг үндэ ингээд амьдрал дээр битээр ингээд хайртай шүү өдр ичнэ хэлдэггүй. Гэхдээ Золбоогийнхоо влогоор дамжуулаад дүүдээ хайртай шүү. Тэгээ улам илүү амжилт. Тэгээ энэ бүхэн бол зөвхөн эхлэл. Тийм урд нь илүү том зүйл хүлээж байгаа. За киногоо гоё тухтаа үзээрэй. За. Баярлалаа. За тэгэхээр яг одоо киноны маань нээлт эхлэх гэж та бүхэн ард харах юм бол зөндөө олон хүмүүс ирсэн байна. Тэгээд вау, ийм их хүн ирнэ гэж бодсонгүй. Бодсонгүйс би ч одоо юугаас бодох те. Ийм их хүн ирдэм байна. Aircraft-ээр хаан суух вэ гэхэлэр тэр 3 дугаар игнэний нэлийн урдуур хэсгээ суух юм байна. Тэгээд бид тэр яаж яхад хоёулаа нэг аим шиг кино үзэж чаддгүй төрлийн хүмүүс юм байна л да. Тэгээд за яг гайгүй л гүдээ гэдэг. Нэлийн орилж харлах юм шиг байна. Тэгээд киногоо бүтнээр нь үзчихээ та бүхэндээ кино үзсэн сэтгэлээ хуваалцах болно. За. Давай. За үзэгчдээ тэгэхээр киногоо үзчихэд гараад ирлээ. Солонгос дод Солонгос охтуудын зүрх сэтгэл, Солонгос бүсгүүчүүдийн зүрх сэтгэлийг булааж авсан хүнтэй энд таардлаа. Тэгээд өнөөдөр кино үзчихэд гараад ирсэн. Юуны хүн Золбоо ТV үзэгчтэйгээ мэдлээд гоё кино үзсэн сэтгэлээ хуваалцахгүй юу. За Золбоо ТV-гийн бүх үзэгчдэд өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд би ч одоо Монголд аим шиг кино цөөхөн үзчихсэн гэхдээ Монголын аим шиг кино ийм өндөр хэмжээнд хөгжсөнийг би сая хараад гайхлаа. Physical Arts нэвтрүүлэгт ороод ер нь өөрөө Солонгосын охид бүсгүүчүүдийн зүрх сэтгэлийг булаасан гэдгээ Монголоос хэр мэдэрсэн бэ? Яг нөгөө бид нар ч нэг сошиалар янз бүрийн комент бичэн тэнгүүт Монгол хэл ямар гоё аялал сайхан хэл юм бэ? Монгол хэлийг одоо та нарыг үзснээс хойш сурах хүсэлтэй болчлоо. Чамайг одоо тоглож байгаа болохоор Монголд очимоор байна. Тоглолтыг чинь лайваар үзмээр гэж зөндөө олон комент ирдэг. Тэгээд тэрийг харахад бол нэлээд одоо солонгосчуудад бидний одоо Physical Asia-д орсон одоо амжилт нэлээд их нөлөөлсөн юм байна. Монголчуудын одоо байгаа байдал одоо солонгосчуудад дэлхийд их таалагдсан юм байна гэж би хараад байгаа. Энэ завшааныг дайлмдуулаад гоё Монголынхоо нэрийг дэлхийд даяар гаргасан та нарт бас баярлалаа гэж хэлмээр байна. Ийм бас мундаг хүнтэй, ийм одтой бас энэ танилцсандаа үнэхээр баяртай таатай байна. Цааш тийм бүх зүйлд нь ажил, амьдрал бүх зүйлд нь амжилт хүсье. Би бүр сандраад байна. Баярлалаа, баярлалаа. Стаг баярлалаа. За, баяртай. За дүүгийнхээ хувьд болохоор маш их бахархлаа. Ямар гоё дүүртэй. За тэгээд маш чанартай сэтгэл орж тоглосон гэдэг нь бол үнэхээр харагдаж байна. Тэгээд анх удаага дүүгээ бас яг юм том дэлгэцээр хараад тийм маш их бахархлаа. Яг хөө дүү маань тоглосондоо биш зүгээр үнэхээр гайхалтай кино болсон байна. Тэгээд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр та бүхэн биш үү? Золбоо ТV-гээр хамгийн анх удаа түшгийн эхнэрийг харж шүү. Түшгийн эхнэр нөгөө ямар үстэй түшгийн эхнэрээс кино үзээд яг ямар сэтгэлтэй байгааг асууя. Маш сайн кино болсон байна. Тэгээ сэтгэлийг хөдөлсөн. Ер нь амар хайгаад би маш их гарцаалаа. Тий, сайн кино болсон байна. Нөхрөө YouTube-ээс одоо ингэ байхгүй болгоод жүжигчний мэргэжлэр дагнуулаа явуулаарай. За YouTube дээр би үлдчихэ. Тий. Түшиг ер нь жүжигчин болохоор болцсон байна. Түшиг нэрээ үнэхээр мундаг жүжиглэж байна. Вау. Гайхалтай байсан тий. Түшгээр бас бахархлаа. За үзэгчдээ. Манай хуваараа кино тоглолцсон явж гин хөөе. Би бүр үзээд гайхлаа. Сая энэ таарлаад жүжигчин байсан юм биш үү? За энэ хэсгийг хальт спойлердчихж болох хаа.
Манай буйна ямар дүр бүтээсэн бэ гэхлээр Япон энэ хүртэл за болоо. Япон. Тэгээ манай буйна бас Монголдо ирээд янз бүрийн гой контентд оролцоод, гой кино зураг авалтанд оролцоод, гой амжилттай яваад нь бахархаж байна. Мундаг байна. Амжилт хүсье. Баярлаа. Тий. За баяртай явъя. За тэгэхээр яг одоо Түшиг Булчинтай Улбагийн үеэл дүүгээс нь ярилцлага авах гэж байна. За кино үзлээ. Үеэл ахыхаа кинон тоглосон ер нь яг ямар хуу байв те? 100 онооноос хэдэн оноо өгмөр байна. Тэгээ киног бүхэлд нь үзээд ер нь ямар хуу сэтгэл төрсөн бэ? Ахыгаа бүр шаал өөр өнцгөөс харлаа. Тэгээд үргэлж ингэж өөрийгөө ингэж шин зүйлд ингэж сойрч тэгээд тэрэндээ ингэж тултлаа хичээж өөрийгөө дайчилдагт нь ахаараа маш их бахархаж байна. Ер нь бол шар ус боссон. Тэгээд өөлсөн. Тэгээд ер нь бол маш олон сэтгэл хөдлөлийг зэрэг авлаа. Тийм байна да. За баярлаа. Ингээс мэдлэлтэй байна. За Түшгийн бас нэг үеэлтэй уулзаад байна. Нэг өдөр төрсөн гэсэн үү? Вау, гайхалтай. Түшгийн жүжиглэлтэд 100% гэх юм бол жүжиглсэн жүжиглэлт нь хэдэн оноо өгмөр? 200. Тий. Ядаж баа Түшиг ингээд яг өөрийнхөө байгаа характерыг маш гоё эвдэж тэгээ бас ямар гоё одоо чадвартай авьяастай вэ гэдгээ бас маш мундаг дайчилж гарсан харагдаж байна. Тийм. За баярлалаа. За энд бас манай Монголын стримеруудын хаан. Хаан болох юм уу тий. За би миний хувьд хаан тий. Удахгүй болно. Тэгээд өнөөдрөөс киног үзсэн байна. Тэгээд кино үзсэн сэтгэлээ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Кино үзэн сэтгэл гэх юм бол яг нэг аимшигийнхаа төрлөөр Монгол хамгийн сэтгэл хүрсэн боллоо гэх юм уу. CGI-уд айгуу гоё байсан. Нилээн дэжгүй гоё кино олсон байна. Харамсахгүй байхаа. Баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр та бүхэн Золбоо ТV-гээр анх удаа Түшиг Булчинтай Улбагийн аавыг харж байгаа шүү. Тэгээд Золбоо ТV-гээр юм үзчихэд өнөөдөр тий. За сайн байна уу та тий. Түшиг бүтээр best friend-ууд дотн хамгийн сайн найзууд. Зөндөө үтсэ тий. За тий аха та хүүгийнхаа тоглосон киног үзлээ. Сэтгэл ямар байв? Кино нь ерөнхийдөө ямар хөө байв? Та нэг хэлчихгүй юу? За ер нь их л айлаа. Тэгэхээр одоо аимшиг кино хийсэн таны хөөс гарсан биш үү? Тийм. Аимшиг кино зорилгоо үед басан байх гэж бодож байна. Тийм ээ. Киноны уран бүтээлсэг сайн ажилласан байна. Эффектүүд их гоё байна. Тэгээ хүмүүс маань ер нь жүжиглэх тал дээр гэдэг юм уу ерөнхийдөө бол ер нь ирээдүй байна гэж харж аавын хувьд харлаа. Тэгээ ирээдүй залуу хүмүүс зам нь урт тийм ээ. Хийх ажлуудаа зөндөө гарах байх. Тийм ээ. Аав хүн хүүдээ яг нэг хэлж чаддгүй үг гэдэг чинь те ер нь тэр үгээ та Золбоо ТV-гээр дамжуулаад Түшигт яг одоо хэлэхгүй юу? Хэлж чаддгүй сэтгэлдээ хадгалж яадаг үгээ Түшиг тандаад хэлэхгүй юу? За би бол аав хүний хувьд хүүгийнхаа одоогийн хийж байгаа ажил одоо их олон үлгэр дуурайд болж байгаа залуучууд үлгэр дуурайд болж байгаа хүүхдүүд их хайртай болсон энэ хүний итгэл найдвар тийм ээ. Тэгэхээр одоо шууд хэлчихвэл ер нь одоо ингээд өөрийгөө их том гэж бодож болохгүй шүү гэж хэлмээр байгаа. Та үнэхээр мундаг, ухаантай, төлөв даруу, бусдад зөөр үлгэр дуурайл босон юм мундаг хүүг төрүүлж хүмүүжүүлсэн шүү гэж бас танд хэлмээр байна. Та хүүгээрээ бахархаж яваарай. Тэгэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Цааш тийш амжилт хүсье. Баярлалаа хаа. За олон дагчтай одоо удахгүй тэгээд удам сайхан болох юм байна тийм. За баярлалаа хаа. За Үхлийн тойрог 2 киноны гол дүр. Ер нь бол надад яг хамгийн таадагсан дүр нь байсан. Яагаад вэ гэхээр ямар гоё, ямар мундаг жүжиглэлт юм бэ? Өөрийнхөө тоглосон киног үзээд ер нь ямар хуу сэтгэлдээ байв? Сэтгэлээ нэг үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? За баярлалаа. Ямар их магтаал байв. Маш их баярлалаа. Анх яг зохиол уншихад яг ямар мэдрэмж төрж исэн тэр мэдрэмжээ ерөөсөө огт алдахгүйгээр сая яг киногоо үзэж дуусгалаа. Надаас бас маш их хур чадварыг шаардсан, маш их зүйл сургасан юм дүр байсан. Тэгээд өөрийнхөө чадлаар яг өөрийнхөө хэмжээнд ажиллаад тэгээд өнөөдөр ингээд нээлттэй жаад маш их баяртай байна. Аимшигын кино тоглосны дараа одоо нэг дүрд орж байгаа шүү дээ. Тэрний дараа тэр дүрээсээ гарч чадахгүй ч юм уу нэг шүн аимшиг амар зүудлэх тиймэрхүү юм байдаг болов? Надад бол байгаагүй. Надад бол байгаагүй. Би бүр шөнө нойрон цагаар ганцаар явах сайн гэж бодсон ч юм бүр ерөөсөө тийм байгаагүй. Тэгээд зураг авалтын үеэр ч гэсэн жоохон айх бах гэж бодсон чи ерөөсөө ямар ч тийм байгаагүй. Харин ч бүр маш хөвгөлтэй байдаг юм байлээ. Та бүхэн манай кино гэрж үзээрэй. Үхлийн тойрог 2. Нэгийг үзсэн бол хоёрын заавал үзэх хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр
өнөөдрийн гол дүр. Яа. Би түшгийг одоо хармааргүй байна. Жоо айгаад байна. Эйгүү. Маш нөө шүглийг гаргаад иртээ. Яа, өмнөх хэд би түшгийг нэр үнэхээр өөр нүдээр харлаа. тийм байна уу? Аха. Ямар сайн. За яг би энийг одоо шууд үзэгчтэй хэлчихье. Би чиний жүжиглэлтийг трейлер нь үзээд ямар тажгүй жүжиглсэн бэ гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ ерөнхийд нь бүтнээр нь үзээд чи одоо анх кино тоглож байгаа шүү дээ. Яг л нөгөө жүжигчний ангиар төгссөн мэрэгжлийн үн шиг жүжиглэлээ. Тийм. Бүр үнэхээр Манайхнууд өстой том магтаал байна. Өстой баярлалаа. Гэтэ жоохон байжгаад нэг жоохон шүүмж байгаа шүү. Эхлээд жоохон магтчихаа. Тэгэхдээ жоохон магтчихагаад тэгээ дараа нь шүүмжлэн заяа. За, өөрийнхөө киног бүтнээр нь үзлээ. Сэтгэл ямар вэ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Ерөнхийдөө анх бол зүгээр зохиолоо уншаал нэг цаастай юм байгаа шүү дээ. Хэдэн цааснууд тэгэл уншсан. Тэгээ яг кино болохоор амар гоё болт юм байна. Аюу гоё санагдсан юм байна. Өөрийнхөө жүжиглэлтийг яг дэлгэснээс хараад юу яг ямар хөө санагдсан бэ? Гоё тэгээд жоохон эвгүй санагдсан юм байна. Бас нэг бодлоо. Одоо чи мэдээж анх YouTube бичлэг хийгээд ингээд хоолоогоос тий жоохон ингээд нэг ингээд тийм юу байна. Аа тэгтээ яг ингээд нөгөө том одоо нөгөө багаар ирж байгаа том одоо нэг ажил учраас кино учраас ингээд бахархах сэтгэл бас аюу гоё төрд юм байна. Өөрөөрөө бахархах сэтгэл аюу гоё төрд. Би яг энэ киног бүтнээр нь үзээд яг түшгийн тоогоосон тэр дөрүүдийг хараад юун дээр шүүмжлэмээр байгаа гэхээр түшиг маань та нар өөрсдөө киногоо үзээд ойлгоно доо. Нэр түшиг зүгээр анх кино тоглож байгаа гэхэд бол үнэхээр гайхалтай байлаа тийм. Тэгээд би яг зүгээр юу хэлмээр байна вэ гэхээр чин сэтгэлээсээ одоо YouTube-ийнхаа салбарыг ингээд надад үлдээгээд кино урлаг руу яваа. Тийм. Яв. Баяртай. Тий. Түшиг кино жүжигчин болчих тийм. Тэгээд яг нэг зөв хэсэг байсан. Тэр харцмаарч яг яах гээд байгаа юм бэ тий. Тэгээд бүжиглж байгаа. Ярихгүй. Өөртөө ирээ үзцгээ тий. Тэгээд бас одоо энэ зураг мургийг харах юм бол тий. Яг нэг солонгосын жүжигчин шиг байгаа байхгүй. Би өөрөө энийгээ өнөөдөр хараад бүр аюу гоё санагдлаа. Кино баг бол нэлээд сериусны ажилласан. Энэ зөвхөн түшгийн тоглосон кино биш шүү guys. Түшгийн кино эсвэл нэг ютубер түшгийн оролцсон гэдэг би нэг юм одоо овог нэр энэ кинод өмөөргүй байна. Энэ бол бүр ингээд бүр мундаг жүжигчтэй байгаа шүү дээ. Монголын мундаг дуртай жүжигчид ингээд орсон. Түшгийн гэж овоглохгүйгээр зүгээр яг хөө түшиг яг нэг дүрийг бүтээсэн. Тэгээд ер нь өхлийн тойрог 2 гээл нэг баг хамт олныг л гоё ингээд ирж хөдөлмөрийг нь үзээрэй гэж хүсмээр байна. Найзаараа үнэхээр бахархаж байна. Мундаг байна. Чамаас сурах юм зөндөө байна. Чамдаас хэлэхгүй байна. Амар баярлсан. Би ерөөсөө ингэж бичлэг хийх үү, мийх үү гэж ерөөсөө асуугаагүй. Залбаа маань өөрөө шууд за окей мань очноо. Тэгээд мань өөрөө бичлэг хийнэ. Очоо гоё бичлэг хийх чи ингэж яана гэд. Тэгээд би ч ерөөсөө ингэж ерөөсөө бодоогүй байхад ингэж гоё ирээд дэмжээд ийм гоё дэгжин болоод ирээд тэгээд ингэж ирээд намаа гэд дэмжсэн. Яг энд чинь бол үнэхээр баярлалаа гэж. Би өөрөө хүртэл зарим гистерик гэсэн. Ирж үзээрэй. Аль хэний орхонууд бол ямар ч байсан ирж үзэндээ бол харамсахгүй гэдэг бол би өөрөө хэлмээрээ сая үзсэн хүний хувьд бол тэгээд ямарсан ирж үзээрэй guys. За ер нь бол бүгдээрээ явчлаа. Тэгээ золбоо ганцаараа үлдсэн байна. Тэгээс гарахгүй болоод айгаад байна. Яг кинонда төвлөрөөл үзсэн ихсэн цагаас ахуулаад чихээ таглаад нүдээ ингэж хаагаад ингэсээр байгаа таарлаа. Тэгээ би өөрөө бас аим шиг кино үзэж чаддгүй. Гэхдээ гоё байна. Үнэхээр таалагдлаа. Түшгийг би яг нэг үлдэхэд за жүжиглэж чадах болов уу? Яадаг болоо гэдэг нэг хүн чинь нэг таньдаг хүнээ жүжиглэн ингээд янз бүрийн тоолцож байгаа санаа зовдсон шүү дээ. Одоо нэг өмнөөс нь ичих гэж ярьдаг. Тэгэх юм болоо гэсэн чи юу? Түшиг нэрээ бүр үнэхээр гоё жүжиглсэн байна. Мундагч жүжиглдэм байна. Би өөрөө нөө жүжиглэж чаддгүй шүү дээ. Үгүй гэдэг нэг тийм төрлийн юм болохоор тэгээ түшгийг хараад бас айгүй бахархлаа. Тэгээ энэ киног үзээд яг дүгнсэн дүгнэлтэд та бүхэндээ хуваалцах юм бол би яг нэг зүйлийг маш сайн ойлголоо. Карма гэж байдаг юм байна тийм. Хүн ямарваа нэгэн буруу үйлдэл хийх юм бол буруу зүйл хийх юм бол тэр бүх буруу хийсэн зүйлс нь өөр дээр нь эргээд ирдгээ гэдгийг энэ киноноос маш сайн ойлгож авлаа. Дахиж ойлгож авлаа. Тэгээ зөвхөн тэр буруу үйлдэл хийсэн хүн нь өөр дээрээ тэр нүглийг хураадгүй, өөрийнх нь хүүхдүүдэд хүртэл тэр нүгэл нь үргэлжилж дамждаг юм байна гэдгийг бас энэ киног үзээд маш сайн ойлгож авлаа. Тэгээд хүн ер нь зөв амьдрах ёстой юм байна. Зөвл амьдрахгүй бол ямарваа нэгэн буруу юм их юм бол тэр үүлийн үр нь буцаад ирдэг юм байна гэдгийг Үхлийн тойрог 2 киноноос тийм
мэдэж авлаа. Тэгээд Түшиг найзтай чи үнэхээр мундаг жүжигсэн шүү. Үнэхээр мундаг байлаа. Миний бодсноос үнэхээр ярих юм байсангүй. Тэгээд одоо ингээд YouTube-ээ болоод одоо ингээд кино жүжигчин болоорой гэж өрөөё. За тэгээ өнөөдрийн влог та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгвэл бүгдээрээ Золбоо ТV-тэй дараагийн хавчлагаар уулзлаа. Түр. Bye.